10 градусын өнцгийг хэрхэн байгуулах вэ? Тэгэхээр бүгдээрээ энд байгаа хэрэгслийг ашиглаад өнцөг байгуулъя. Гэх мэтээр хөдөлгөөд бас энд өнцөг хэмжигч багаж өгөгдсөн байна. Өнцөг хэмжигчээ тохируулъя. Энд авчръя. Өнцгийн оройг, өөрөөр хэлбэл өнцөг хэмжигчийн төв цэг өнцгийн оройн цэг хоёрыг давхцуулна. Өнцөг хэмжигчийг залж чиглүүлэх нь хялбархан юм. Одоо цацрагуудын нэгийг тэг градусын зураас дээр авчръя. Харин нөгөөг нь 10 градусын зураас дээр тааруулна. За болчихлоо. Ингээд би 10 градусын өнцгийг байгуулж байна. Та энэ хэрэгслийг ашиглахдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь асуултанд өгөгдсөн өнцөг хэмжигчийг холдуулаад би юуны тухай яриад байгаа талаар харуулъя. Энэ нумаар тэмдэглэгдсэн бидний яриад байгаа өнцөг. Хэрвээ бид энэ хоёр цацрагийн байрыг нь соливол уг ном энэ хэсэгт үүсэх буюу гадна талд нь байгаа энэ өнцгийг илэрхийлж байгаа тохиолдол болчихно. Тэгэхээр бид яг аль өнцгийг хэмжих гэж байгаа вэ гэдгийг маш анхааралтай харах хэрэгтэй. Одоо энэ өнцөг маань 10 градус хэмжээтэй байгаа. Тэгвэл хариугаа шалгацгаая. Юуны тухай ярьсныгаа дахиад жахан тодруулъя. Ийм байдлаар 10 градусын өнцгийг байгуулвал хэдийгээр энэ хооронд 10 градус үүсгэлээч гэсэн буруу өнцгийг заана. Бид энэ 10 градус гэдгийг хэмжих ёстой. Гэтэл ном гаднах том өнцгийг илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл энэ том өнцгийг зааж байна гэсэн үг. Тийм учраас ийм програм дээр энэ хэрэгслийг ашиглан иймэрхүү төрлийн дасгал ажиллахдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Дахиад нэг дасгал ажиллая. 155 градусын өнцгийг байгуул. Энэ их сонирхолтой тохиолдол байна. Учир нь 155 градусын өнцөг нь мохон өнцөг байдаг. Тэгэхээр дахиад өнцөг хэмжигчийг өнцгийн оройн цэг дээр аваачих хэрэгтэй. Ингээд яг таарчихлаа. Одоо нэг цацрагийг нь тэг градусын зураас дээр аваачаад харин нөгөөг нь 155 градусын зураас дээр аваачих хэрэгтэй. Ингээд 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90 энд тэгш өнцөг үүсч байна. Тэгэхээр эндээс цааш мохон өнцөг болно. 100, 110, 120, 130, 140, 150. Цэнхэр ном маань гаднахыг нь биш энэ өнцгийг зааж байгаа эсхийг харъя. Одоо өнцөг хэмжигчээ холдуулбал ингэж харагдана. Буруу болсон байна. Яагаад тэрвэлээ? 150 биш байна. 155 градус байх ёстой шүү дээ. Одоохон засаадахыг 155 градусын өнцөг ингээд зөв болчихлоо.